Сайн байна уу? Сүүлийн подкастнаас үүдээд би энэ удаа ингэхэд дэлхийн бүх эмэгтэйчүүд адил тэгш эрхтэй юу гэх мэт сэдвэр ярих гэж бодож байлаа. Бодоод исэн чинь хүн бүр дахин давтагдахгүй оршихуй байдаг учраас адил тэгш байдал гэсэн ойлголт хүн бүрийн хувьд яг ижил утгатай биш юм шиг санагдлаа. Тэгээд ч энэ тухай ярихад 5-10 минут бүр хэдэн 10 цагч хангалтгүй болохоор энэ сэдвийн зангилаа болсон ганц зүйлийн талаарх товчхон тэмдэглэлээсээ хуваалцъя. Хүмүүс төрөөд хэсэг амьдраад үхтгэрэл адилхан боловч нэг талаас дэлхийн бүх эмэгтэйчүүд ер нь эрэгтэйчүүд ч гэсэн адил тэгш ирэхгүй. Хүн бүр бусадтай адил тэгш харьцаатай байдаггүй. Арсны өнгө, угсаа гарал, төрсөн орчин, нас хүс, эд хөрөнгөөрөө бие бинийгээ ялгуурлаж тэр ялгааныхаа хэмжээгээр бие биедээ тэгш ирэх олгодоггүй юм шиг. Бидний амьдралд далдуур гэхдээ байнга мэдрэгдэж байдаг нэг зүйл бол нийгмээс тулгадаг хүлээлтүүд юм. Жишээ нь эмэгтэй хүн бол жижигхэн хөөрхөн сайхан гойлог даруухан дуулууртай ажилсаг хүн болгонд таалагдахаар гэхдээ хит их тачаангуй биш. Тэгсэн хэрнээ бас олонд тоогдохоор байх ёстой. Тэр дундаа Аз бол даруухан дуулууртай олон үггүй. Хар бол илүү эршүүд гэхдээ хитрхи догшин биш. Харин цагаан бол бүгдэд нийцсэн. Гэхдээ хит энгийн байх ёсгүй гэх мэт тус тусдаа стереотип буюу хэвшмэл ойлголтуудын цаана эцгийн эрхт ёсны далд ухамсар оршиж байдаг. Зарим газар бүр толгоноос өлмий хүртэлх бүхнээ нууж, хогийн хар уут шиг зүйлээр бие баглаад, бусдаас нүур буруулж нам гүм бай гэсэн харгас дүрмэнд хоригдсон эмэгтэйчүүд байдгийг ч дэлхийд даяараа бид мэднэ. Энэ бол хувь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт байдаггүй. Энэ нь хүний биеийг нийгмийн өмч болгосон далд эрхшээл, патриархат буюу эцгийн эрхт нийгмийн далд ухамсарт гүн суусан стереотипүүд буюу хэвшмэл ойлголтууд юм. Эдгээрийг гэр бүл нийгмийн боловсрол, соёлоор эмэгтэйчүүд ч бид өөрсдийн мэдлгүй өвлөн авч, дотроо тээж, үе үедээ дамжуулж, өөрсдийгөө болон бие биенээ хэмждэг шүүлтүр болгон хэрэглэсээр ирсэн. Тиймээс хүмүүс бие биедээ атаархдаг. Атаархал гэдэг зүйл хүмүүсийн хооронд хагарал үүсгээд зогсохгүй дайн дажинд ч хүрэгдэг. Үүнийг харин зүгээр ойлгоно гэдэг шүмжлэхээсээ илүү гэгэрх алхам болно. Ингээд энэ алхмын эхлэл болох хүний биологийн талаас нь миний ойлгосон. Гэхдээ ихэнх хүмүүсийн мэддэггүй, тэр болгон санаад байдаггүй ганц зангилаа асуудал бол. Манай дэлхий өөрөө янз бүрийн уртраг, өргөрөг, өндөрлөгтэй, олон янзын уур амьсгалтай гариг. Харин тухайн орчинд төрж байгаа хүн генетикийн янз бүрийн урьдчилсан дасан цохилдолгоотой төрдөг гэсэн санаа юм. Жишээ нь дэлхий гэж гаригийн экваторын бүс рүү ойртох тусам тэр газрын уугуул иргэдийн арьс улам бараан төрдөг нь хүний биеийн нарны хит ягаан туяанаас өөрийгөө хамгаалах генетикийн урьдчилсан цохилдолгоо. Нөгөө талаас Сибирь, Монгол гэх мэт эрсдэс уур амьсгалтай газрын хүмүүс өвөл болгон хөлдөх эрсдэлтэй байдаг учраас өндөр хамар урт нарийнхан үе мөчтэй төрөөд нэмэргүй гэх мэт биологи газар зүйтэй холбоотой асуудал. Байглаасаа энэ тэнцүү биш төрлөө гэд бид заавал нийгмийн олон орон, олон янзын анги давхаргууд дотор ангилагдаж, хайрцаглагдаж, бие биетэйгээ дайтаж амьдрах нь утгагүй гэд дээр дурдсан хэвшмэл ойлголтуудыг эвдэхийн тулд хүн болгон дэлхийгээ судлах хэрэгтэй гэвэл надтай хэн санал нийлэх бол. Ганцхан дэлхий гэж гаргаа сайн судалж мэддэг болох нь хувь хүний дотоод өөрчлөлтөд хангалттай болов уу? Ер нь тэгш байдал гэдэг нь ижил болгох тухай биш. Харин ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч бүгдэд ижил хүндлэл боломж олгох тухай юм шүү дээ гэдгийг яг үнэндээ зүгээр ойлгосон хүн хэд байдаг бол? Тэд уулзахад ямар байдаг бол?